Нийслэлийн татврын газрын дарга Болдбаатар Харьяа дүүргийн татврын хилцээний дарга нарыг дагуулan Дулбаа хотод аялсан ил болоод байна. Тэд албан томилолтоор яваагүй дээр ажлаа тасалж дур мэдэн явцгаасан гэдгийг сангийн сайд мэдгдлээ. Иймээс ч татврын албаны дарга нарын тансаг аяллыг хаанаас хэн зохион байгуулж санхүүжүүлсэн бэ гэдгийг нэгднэггүй шалгах шаардлагатай байна. Зөвхөн энэ үйл явдлын хүрээнд татврын ерхий газрын даргадч хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэллээ. За харамсалтай нэг тийм зүйл болжээ. За одоо сангийн яам битгий хэл одоо татврын ерхий газрын дарга ч мдээгүй байж байна. Ийм байж бас огт болохгүй. За энэ нөгөө ингэсэн юм байна. Нийслэлийн татврын газрын хэлцэн дарга болон дүүргийнхаа татврын хэлцэн дарга нарыг дагуулад ингээд 10 хэдүүлээ. Энэ одоо гадаадад. За одоо Дубай гэж бид дууллаа шүү. За яагарахгүй одоо ажлаа таслаад одоо тэр ажил болгоч татврын ерхий газрын даргаас чөлөө авалгүй, амралтаач авалгүй. За тэндээс ямар нэг томилолт байхгүй. Ямар томилолтоор ямар зардлаар явсан тодорхойгүй. Ингээ бөөндө амраад явцгаач. Тий, одоо зугаалаад явж. За тийм учраас одоо татврын ерхий газрын даргын зүгээс за эдгээр одоо зөвшөөрөлгүй ажлаа тасалж явсан нөхдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч таараа. Тий, татврын ерхий газрын даргад ч гэсэн одоо хариуцсан сайдын хувьд одоо чиглэл өгсөн байгаа. Гэтэл татврын ерхий газрын дарга нь одоо ер нь бол явж болохгүй шүү гэдгийг анхааруулсан юм байна лээ. Бүр дуудаж одоо амар анхааруулсан юм байна лээ. За тэгэд ойлгоод гараа явсан гэж одоо надад мэдээлэл өгсөн. За гэтэл ингээд одоо өөрсдөө дур мэдээ явцгааж. Энэ зардал нь бол ханаас За одоогоор бол энэ бол улсын төсвөөс татврын ерхий газраас за манай татврын байгууллагуудаас бол нэг төгрөгч гараагүй. За энийг бол тодруулах хэрэгтэй. Хаанаас ямар зардлаар ингэж одоо дур мэдэж явдаг томлоготой улсууд вэ?